бид нэр өсвөр үеийнхний талаар ярилцсан. Энэ 12-оос 15 насных юм л да. Хүний амьдралын энэ хэдхэн жилийн хугацаанд маш онцгой үе байдаг. Яагаад гэвэл энэ л үед бие махбод оюун ухаан ёс суртахууны гэсэн олон өөрчлөлт гардаг юм байна. 14-өөс 15 насны залуучуудын хувьд оюун ухааны чадварууд нэмэгдэж, энэ хорвоод юу нь зөв, юу нь буруу гэдгийг ухамсартай шүүн тунгаадаг болсон нас байдаг. Энэ л насанд хүн цаашид яаж амьдрахаа сонгодог. Тэгээд гаргаж байгаа олон шийдвэр, тохиолдох олон зүйл, тулгарсан асуудлаа яаж шийдэх зэргээр альваад хэрхэн яаж хандах нь тухайн хүний цаашдын амьдралын хандлага болж тогтдог. Тиймээс бид нар залуучуудыг нийгэмлэхдээ цаашлаад нийгэмдээ үйлчлэх замыг сонгоход нь тусалж чадвал ирээдүйд маш эерэг дүн гарна гэж бодож байна. Бид нар залуучуудад буюу бидэнд нөлөөлж байгаа хүчнүүдийг дүгнэн шинжилсэн. Тэгээд дараа нь өсвөр залуу нас хэсгийг судлах үедээ өсвөр насны залуучуудын талаар ярилцсан. Тэрний дараа бид нар залуучуудад нөлөөлж буй хүчнүүдийн талаар бас өсөн өндөж байгаа энэ шинэ үеийнхэнд яаж үйлчилж болох талаар судалсан. Нийгэмд эерэг, сөрөг гэсэн хоёр төрлийн хүч байдагт бийтгдэг. Сөрөг хүчний жишээ гэвэл атгах сэжиг үзэл, өрсөлдөөн, материализм эднэр байна. Харин эерэг хүчнүүд гэдэгт хайр, нөхөрлөл, үннийг эрэлхийлэх, оюун санааныхаа талаа мартахгүй хөгжүүлж байх гэсэн бүх хүнд байдаг хүсэл зэргийг нэрлэж болох юм. Миний хамгийн их анзаарсан хамгийн тодорхой байсан нэг зүйл гэвэл тэдэнд байдаг судрах ёсны өндөр мэдрэмж. Энэ мэдрэмж тэдний хөдөлгөж, дэлхийн ертөнцийг өөрчлөх, сайжруулах хүслийг нь бадрааж, хийж байгаа бүх нь итгэл үнэмшилтэй нийцдэг хүн болгодог гэж боддог. Чадваржуулах гэдэг бол ямар нэг санаа байлаа гэхэд түүнийг цаад хүн чинь өөрийн болгоход туслах. Ингийн тулд ойлголтоо өргөн цар хүрээтэй нэмэгдүүлэх гэсэн үг юм. Би хувьдаа өсвөр насныхантай ажиллах дуртай л да. Яагаад гэвэл тэд нарыг ямар нэг юм асуухад нь тэдэнд тухайн шийдвэрийг яаж гаргах уу гэдгийг ойлгох үйл явцын талаар бодоход нь туслаа зогсохгүй. Бас тэдэнд анхаарч үзүүл зохих тийм хэм хэмжээг эсвэл бүр бусад сонголтуудыг санал болгодог. Нийгэмлэг орон нутагтаа үйлчлдэг, тэнд ямар хэрэгцээ шаардлага байгааг нь олж харж чаддаг байхын тулд тэд өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж, орон нутгийнхаа хүмүүстэй харилцаа арай өрнүүлж, ямар хэрэгцээ шаардлага байгааг нь мэдэх, тэгээд тэр хэрэгцээг нь яаж хангах, тэхийн тулд юу хийх талаар ярилцаж сурах хэрэгтэй. Бид өөрсдөөсөө насаа бага залуучуудын төлөө чухал төрөг хариуцлага хүлээж байгаа. Бид нэр залуучуудаа өдөөн сэргээж утга учиртай үйл ажиллагаанд оролцохыг дэмждэг тийм орчинд бий болох хэрэгтэй. Хүн бүрэл ямар нэг жижиг өөрчлөлтийг хийж чадна. Жишээ нь хэн нэгний гэрээр айлчлан очиж яриа хийсэн, эсвэл цэцэрлэг түрээлэнд очиж савлуур бодсон зэрэг бүлгүүдийн түүх зөндөө байдаг. Харин өсвөр насны залуус энэ зүйлс хийснийг хараад бусад хүмүүс ихэндээ нүдэндээ ч итгэхгүй байдаг. Харин явандаа тэр хавийнхан бичил оруулахын бүр орон нутгийн хүртэл бүхэлдээ өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээ томчууд, өсвөр насныхан бүгдээрээ хогоо цэвэрлдэг. Хан дээр ч юм уу эсвэл савлуур дээр элдв бичил сараачгаа болсон тийм чинүүд байдаг. Тэгэхээр бид нар энэ үеийн энгийн зүйлээс эхэлж дэлхийг өөрчилж чадах юм. Би өсвөр насндаа байхдаа үнэхээр мундаг хүмүүстэй хамтарч, орон нутгийн төслүүд дээр ажиллах хадтай завшаа надад тохиолдож, тэр нь миний амьдралд маш том нөлөө үзүүлж байсан. Хэрвээ би тэрэнд оролцоогүй байсан бол одоо хийж байгаа зүйлээ хийхгүй л байх байсан. Харин ийм эерэг нөлөөнд ороогүй найзууд маань үргэлж зожиг тусгаарлагдмал байхыг би харж байсан. Би энэ дуулцалтанд оролцож энэ талаараа эргцүүлэх боломж олгосондоо маш их баяртай байгаа. Бас өөрийн үзэж туулсан шигээ тийм сайхан зүйлийг манай тэр хавийн залуучууд маань үзээсэй гэж хүсэж байна. Надад гарсан хүсэл өөрчлөлт гэвэл би урд нь үйл ажиллагаанд нэг их оролцдог байсан. Яагаад гэвэл өөртөө итгэлгүй, бас надад янз бүрийн тэр бүр сайхан санаа орж ирдэггүй байсан. Харин одоо бол миний хувьд байдал өөр болсон. Би өсвөр насныхны хичээлд оролцдог болж, тэгснээрээ өөртөө илүү итгэлтэй болж, ойр дотн байдаг хүмүүсээс гадна бүх хүмүүстэй яаж найзаж нөхөрлөхийг сурч авлаа. Би бас бусдыг ойлгох талаар сурах хэрэгтэй юм байна гэдгийг
одоо ойлгож авч байна. Эндээс миний маш сайн ойлгосон зүйл гэвэл бид нар ямар хандлагатай байх нь маш чухал юм байна. Яагаад гэвэл бидний юу хийж байгаа нь, юу ярьж байгаагаас мань хамаагүй илүү нөлөөтэй байдаг. Тийм болохоор бид нар залуучуудыг ямар байлгахыг хүснэ, өөрсдөө мөн тийм байж тэрийг нь харуулах ёстой гэсэн үг. Өсвөр насны залуучууд бол ертөнцөөр дүүрэн уурхайтай адил юм. Тэдэнд бүхэл чадвар байдаг. Харин бид нар түүнийг нь хөгжүүлэхэд туслах хэрэгтэй байдаг. Би залуу хүн. Тийм болохоор миний юуг яаж хийж байгаа нь дараа үеийнхэн маань нөлөөлж таарна. Жишээ нь би айлын том охин байлаа гэж бодоход миний хийж байгаа болгоныг дүү минь бас сурна. Би сайн үйл хийвэл дүү минь намайг дагаж дуурайна. Тийм болохоор би сайн байж ижил дүү минь сайн болно гэсэн үг юм да. Би хэдийгээр байдаг л нэг залуу эмэгтэй, ердийн л нэг сурагч ч гэсэн нийгэмлэг орон нутгаа бүтээн босгоход маш их үүрэгтэй. Тийм болохоор би хичнээн залуухан ч гэсэн бусдад тусалж чадах юм байна гэдгийг ойлгосон.